үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэгч Монголын адуучдын холбоо. Үндэсний өв соёлыг дэмжигч үндэсний давхар даатгал хувьцат компани. Амар мэндэ амгалан сайн байна уу? Эрхэм хүндэт үзэгчтэй. Монгол адуучны өв соёл, уламжлалт ур чадварыг түгээн дэлгэрүүлэх зорилготой Дорнод аймгийн авраг шалруулах адуучин дэмжээнийг Дорнод аймгийн Чойв улсын сумд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Халах талын удам нутаг хөлмөрч малчид чадварлаг адуучтараа алдартай Чойв улсын сум нь адуу малын уламжлалыг өнөө хэр хадгалан хөгжүүлж буй сайхан нутаг юм. Энэхүү сайхан нутагт болсон тэмцээнд аймгийн өнцөг булан бүрээс шилдэг адуучид хуран цугларч уурга бугуйл адуутай харьцах ухаан авхаалсан байгаараа өрсөлдөн аврагуудаа тодрууллаа. Тэмцээнийг Дорнод аймгийн адуучдын холбоон дэргүүн Эрдэнэ үлгийн цоломхүү дэргүүтэй адуучдын холбооны хамт олон өндөр зохион байгуулалтаар амжилттай зохион байгуулж адуучдын ив нэгдлийг бэхжүүлэх, үндэсний өв соёлоо сурчлан таниулах үйлсэд үнэтэй хөв нэмэр орууллаа. Энэ удаагийн тэмцээн онцлог болж үзэгчдийн талархлыг хүлээсэн сайхан арга хэмжээ боллоо. Тэмцээний шагналыг бүрдүүлэхэд дараах эрхэм хүмүүс сэтгэл гарган дэмжлэг үзүүлсэн юм. 1-р варийг ивент тэгсэн Чойв улсын сумын аймгийн алдарт байж Цэвэний Эрдэнэлэг шагналыг гардуулж мөн өнөөдөр тэмцээн уралдаанд оролцож байгаа адуучин залуучуудынхаа эд хав эдрийн жохог сарин өрсөлдөхөд адуун сүрэг оруулж дэмжлэг үзүүлсэн юм. 2-р байрын шагналыг Монгол улсын авраг малчин Балчин удвын Эрдэнэт, 3-р байрыг ивент тэгсэн Монгол улсын хошин авраг малчин Бэхбатим Бэхвайг, 4-р байрыг ивент тэгсэн Дорнод гурал хариуцлага хувьцат компани захирал Дорж сайхны Үлзий баяр, 5-р байрыг ивент тэгсэн аймгийн авраг малчин Буян Тогтгийн Болор сайхан, мөн Чойв улсын сумын малчин Баатар сүрэн 300,000 төгрөг Мононгийн ганц зүх нар тэмцээний үйл ажиллагааг дэмжин оролцлоо. Монгол адуучны өв соёлыг дэмжин тэмцээнийг амжилттай зохион байгуулахад Дорнод аймгийн адуучдын холбоо, Дорнод аймгийн засаг даргын тамгын газар, Чойв улсын сумын соёлын төв, Чойв улсын сумын адуучдын холбоо нартаа баярсан талснаа илэрхийлэх зүйтэй. Иймхүү Дорнод аймгийн 2026 оны аймгийн авраг шалруулах адуучин тэмцээний албан ёсны нээлтийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болжээ. Сүдэргүүрүүдэг алтан нартай, хөөжлөлгүй жаргадаг мөнгөн сартай, ижилгүй тансаг уран байгальтай, энгүй удам Дорнод тал нутгийн адуучин залуус та бүхэндээ энэхүү гайхалтай өдрийн галалуу мэндийг өөд нь өргөн дэвшүүлье. Дорнод аймгийн адуучин залуусынхаа дунд адуучин 2026 тэмцээнийг зохион байгуулж байгаа. Тэгээд энэхүү тэмцээн маань энэхүү дэнждэр албан ёсоор эхлэхэд бэлэн болжээ. Та бүхэндээ адуучин залуустаа амжилт хүсье. Өнөөдрийн тэмцээнд хүрэлцэн ирсэн хүндэт зочдоо та бүхний өмнө хүндэтгэвэрье. Дорнод аймгийн засаг даргын орлогч Чулууны Гамбат таныг хүндэтгэн хүрж байна. Дорнод аймгийн Чойв улсын сумын засаг дарга Төр болт таныг хүндэтгэн хүрье. Чойв улсын сумын адуучдын холбооны тэргүүн Цоломхүү таныг хүндэтгэн хүрж байна. Улсын адуучдын холбооны тэргүүн Мөнх хоёр таныг мөн хүндэтгэн хүрье. Та бүхэндээ Дэлгэр зууны шинийн 8-ны бэлэг цайхан өдрийн мэндийг Дорнод аймгийн засаг дарга зүүн бүсийн зөвлөлийн даргын нэрийн өмнөөс болон нийт дорночдынхаа нэрийн өмнөөс мөн өнөөдрийн энэ арга хэмжээнд хүндэтгэн хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочдынхаа нэрийн өмнөөс өргөн дэвшүүлж байгааг хүлээн авна уу. Эх орны зүүн хязгаар Дорнод аймаг түүн дундаа
төр нийгмийн нэр зүтгэлтэн бүгд найрамдах Монгол Ард улсын Хошоо Баатар Өрлөг Жанжин Марсал Чойволсангийн төрсөн нутаг Дорнот аймгийн Чойволсон сумын Сүмбэрвагийн нутаг дээр Дорнот аймгийн Адуучин 2026 аврал шалгаруулах тэмцээний арга хэмжээ ийхүү ихэдэх гэж байна. Өнөөдрийн энэ арга хэмжээнд биднийг бас хүндэтгэн өрсөн Дорнот аймгийн Адуучдын холбооны тэргүүн Эрдэнэвэргийн Цоломонхүү тэргүүтэй Дорнот аймгийн Адуучдын холбооны тэргүүлэгчтэй халуун талархлыг илэрхийлж байна. Дорнот аймгийн 14 сумаас өөрийнхөө авахалж самбаа ур чадвараараа шалгарсан нийт залуучуудаа энэ өдрийн мэндийг хүргье. Өрлөг Жанжин Маршал Хорсоогийн Чойволсангийн төрсөн нутгийг одоо хүндэтгэж ирсэн та бүхэндээ нутгийнхаа нийт ард иргэдийн өмнөөс халуун талархал дэвшүүлж байна. За өнөөдрийн энэ арга хэмжээг одоо зохион байгуулахад итгэл санаачлаг гаргасан Сүмбэрвагийн иргэн одоо Цоломонхүү болон түүний санаачлагыг дэмжсэн аймгийн засаг даргын оролцогч Гамбат дарагтай за мөн одоо энэ хүү арга хэмжээг хүндэтгэж ирсэн төрийн захиргааны байгууллагын албан агч дарга нартай халуун талархал илэрхийлж байна. Өнөөдрийн энэ арга хэмжээнд бүгдээрээ эв ихтэй байж сайхан наадхыг хүсье өрөөё. Та бүхнийг морины босоо цагаан эмэр өнөд дэвих болтгой гэж хүсье өрөөж байна. Баярлалаа та бүхэнд. За сайн байцгаана уу. Өнөөдрийн мэнд хүргье бүгдэнд. За газраас 14 залуучууд 14 сумаас газар хүмүүс өгсөн сайхан тэмцээн уралдаан болон сайхан оролцоорой адуучдын. За тэгээд үүнийг төлөөлж аймгийн засаг дарга орлогч дарга төлөөлж ирсэн сумынхаа засаг дарга төлөөлж ирсэн хүмүүстээ энэ өдрийн халуун баярын мэнд хүргье. За хүлээлцээ ирж авсан та нартай маш их баярлалаа. Алтын цуцаа ширгөө 아리도 칠레 셔못 아라르르르 세디네 토스테 잠마라 토조 지려서 털털 우르르르 계속 지려서 За өнөөдөр эх орны зүүн хязгаар Дорнот аймгийн Чойволсон сумын Сүмбэрвагийн нутаг дээр Дорнот аймгийн 2026 оны аймгийн аврал шалгаруулах адуучин тэмцээн зохион байгуулагдаж байна. За үүний өмнө бол 14 сумдаа сумдын аврал шалгаруулах адуучин тэмцээн зохион байгуулагдаад хамгийн одоо шилдэг тэргүүний эхний одоо уран байр шалгарсан адуучин залуучууд маань өнөөдрийн энэ аймгийн аврал шалгаруулах тэмцээндээ хүрэлцэн ирсэн байна. За өнөөдрийн энэ арга хэмжээ бол Монголын адуучдын холбоо, Дорнот аймгийн адуучдын холбоо, мөн одоо Дорнот аймгийн засаг даргын тамгын газар, мөн Чойволсон сумын засаг даргын тамгын газар, Сүмбэрвагийн ажлын алав гэдэг олон сайхан адуун дуртай, адуунд хайртай, адууны одоо төлөө зүтгэлтэн одон хүмүүсийн дэмжлэгтэй хамтран зохион байгуулагдаж байгаагаараа бол онцлог байна. За энэ арга хэмжээ бол ер нь одоо энэ Монгол адуучин гэдэг бол Монголын их тал нутгийг эзэнтэй байлгаж байгаа. Монголын сайхан одоо их болсон тэр Монгол гэрийг эзэнтэй байлгах, Монголын сайхан гацаргой охтыг одоо энэ тал нутагт одоо торгоон тогтоож байгаа. Монголын их сайхан өв соёлыг одоо авч үлдэж байгаа энэ сайхан хиймэрлэг одоо залуучуудын цугларал гэж бол бид ойлгож байгаа. Энэ залуучууд маань уралдахаас илүүтэйгээр харилцан биеийнтэйгээ танилцах, туршлагаа судлах, нөхөр найз нөхөдөд болох гэр бүлийн сайхан найзууд болох гэхэд олон сайхан одоо арга хэмжээ энэ арга хэмжээний ард бол одоо үлдэж байгаа гэдгээр бол онцлог байгаа. За үүнийг бол цаашлах юм бол бид одоо сумдын одоо засаг даргын тамгын газартаа чиглэл болгож за аймаг бол бас аймгийн аврал шалгаруулах энэ адуучин тэмцээнийг жил болгон алан нисоор одоо аймгийн засаг даргын одоо хүрээнд одоо дэмжиж одоо ингэж ажилланаа гэдгийг бол бас хэлмээр байгаа. Эндээс шалгарсан тамирчдыгаа нутаг орныгоо төлөөлж ус бүсийн болоод улсын тэмцээн арга хэмжээнүүдэд оролцоход нь одоо сайхан дэмжиж ингэж ажиллах болно. За Монголын сайхан тал нутгийг эзэнтэй болгох, Монгол үе соёлыг түгээнэлүүлэх энэ сайхан адуучин залуучуудыг арталт нь бат найдвартай дэмжиж одоо байдаг гэр бүлийн одоо хайртай бүсгүйчүүд нь аав ээжүүдэд нь хайртай дотны одоо нийт хүмүүст нь халуун талархлыг илэрхийлье. Алтан тоостын одоо босоо цагаан хэмээр үнд сайхан ивэх болтугай гэж сайхан өрөөлөргий.
За Дорнод Монголын Уутам тал нутгаас 2026 оны аймгийн аврах шалрал хадуурчин нэмжээрэ Монгол их орон даяар сурчлан гаргаж яваада баяртай байна. За эхний сум болох Дорнод аймгийн Матад сумынхан гараад иржээ. За 2014-2015 онуудад улсын аврах шалрал хадуурчин нэмжээнд амжилттай оролцож Монгол улсын аврах хадуурчин болсон Ганбаатарын Баяр жаргал, за сумын аврагтай 2 дугаар барьшил гарсан Мөнх жаргалын Балжин содов, за сумын аврагтай 2 удаа 2 дугаар барьшил гарсан Эрдэнэ сайхны Ган өргөл нар гарч ирлээ. За Матад сум бол сумын аварга тогтмол зохион байгуулж, за энэ хоолойрын шургуул хэмжээнд их л явж оролцох залуучууд, за Баяр жаргалын хувьд, Ган өргөлийн хувьд бол агт нь үрээд хүлэгж ирсэн наадмаас оролцож байсан залуучууд. За Монгол улсын аварга хадуурчин спортын нэд мастер Ганбаатарын Баяр жаргал явлаа да. Цаагар бартайгаа. За шүүрээд замрны явдал суларж байгаа юм байна. Уурга шүүрлээ. Самартай шургуун дээр 2 мөр гарсан. Уургална да. Ерөн ч удаа алддаггүй. Гоцол уургалж байна. За үндсэндээ 15 оноотой болж байна. За харин төрүүлж мэдхээр сайн адуучин, за харин салхийг өрн сайхан нээж байна. 15 оноотой боллоо. За явган шургуулаар 9 оноо бол 24 оноотой болно. Дөрвмөр наашаа зүтгсэн. Халин өдөр өнгөрөөд за алдчих юм болоо да. За сумын аврагтай 2 дугаар барьшил гарсан Мөнх жаргалын Балжин содов. Ташуура нөгөө гартаа сэлгээд за 2 талдаа сэлэх болтой. Шүрүүр авч байна. Самартай шүрүүнээр нь 2 мөр гарлаа. Зөв талаасаа шургуулсан. Алдчихлаа. За сумын аврагтай 2 удаа 2 дугаар барьшил гарсан Эрдэнэ сайхны Ган өргөл явсан цавгармартай. За шүүрээ алдаад уурууд шүүрэн дээр нь олчлоо. Самартай шүрүүнээр 3 мөр гарсан халин мөрийг шургуулсан. За энэ уургын халдсан мөр чинь Монгол улсын авраг хадуурчин Амбаа гэдгийн алтан шагагийн уургын халдсан мөр. За энэ сайн уургын мөрийг сайн авраг хадуурчнаас авчтай. За энэ хадуурч дээр нь хамгийн чухал нь сайн уургын мөртэй байх хэрэгтэй. Ямар ч хэсэн уургын мөр нь үүргээ гүйцэтгэж байна. За харин сайхан одоо дагаж явдаг. Эзэн хүнээ мэдэрдэг сайн уургын мөр байсан да. За явган шүрүүнээр оноо авнаа. Ганц мөр гарсан. Магна алдчих юм да. За дараагийн сум болох Хөлбөмбөр сумын шилдэг 3 залуу гарч ирж байна. За улсын бүсийн аврагт хөрөн медаль хүртсэн сумын авраг хадуучин Чулуунбаатарын Батэрдэн, сумын авраг хадуучин Батзүхийн Ган тулаг, сумын авраг шалрал хадуучин тэмцээнд 2 дугаар барьшил гарсан Од сүрэнгийн Ган зөрөг нар гарч иржээ. За Чулуунбаатарын Батэрдэн Сөрөн харлагийн Хосоёр гээд 2 залуу аймгийн аварга 2 жил дараалан зохион байгуулсан. За 2022 он 2025 онуудад Хөлбөмбөр сум дээр зохион байгуулж ирсэн. За энэ удаагийн тэмцээн уралдаанд Дорнод аймгийн Чойволсон сум дээр амжилттай зохион байгуулагдж байна. За Дорнод аймгийн хадуурчдын холбоон дэргэн Эрдэнэ уйлгийн Цоломхөө өөрөө Дорнод аймгийн Чойволсон сумынх нэг тэмцээн уралдаанд зохион байгуулсан газар хадуурч тэр нь сайхан сайжирч олон сайн хадуурчдаас төрөн гардаг. Сумын авраг хадуучин Чулуунбаатарын Батэрдэн явсан. За улсад чансаагаараа 49 төр бичиж байгаа залуу. За шүүраа шүүрсэн. За энэ уургын мөрч ер нь сайн барил доо. Уургаа шүүрчээ. Мөртөө шургуунаар нь 2 мөр гарсан. Үзүүрийн гадуур шургуулсан. За ажуудлын хад дуураад ирсэн. Уургын мөрч хойноос нь сайхан залгаж байна да. За ийм л одоо сайн уургын мөртэй. Уургын мөр залгахгүй байсан бол уургаа алдахаар байла. Явган шургуунаар 4 мөр гарсан. Уургаа алдчихлаа. За сумын авраг хадуурчин Ган тулаг явсан. За шүүрээ алдаж байгаа маань морины явдлаа засаад уурган дээр орж ирээд уургаа алдчихлаа. Самартай шүрүүнээр нь 2 мөр 3 мөр гарч ирж байгаа юм байна. Үзүүрийн гадуур шургуулсан. Одоо зогсоон доо. Үгэн сайхан уургалаад нэрийсгсэн. За дугуйлс очлоо. За бид бүхэн удаа шуурал гарч байна. 3 мөр гарсан. Үзүүр дээр шарган мөр гарч ирсэн. Шарган мөрийг уургалсан. За адуучны хараа мэдрэмж гэдэг бүхэл юм шаардж байгаа. За харин адууч нь одоо малгайгаа солино. Сайхан ард малгай, 4 тал малгай, жанжин малгайтай байх стайл гэж үзэж байгаа. За аюун шургуунаараа шургуулсан. Уурга алдчихлаа. За Хөлбөмбөр сумын сүүлийн намарчин Од сүрэнгийн Ган зэрэг. За 2026 оны сумын аврагтай 2 дугаар барьшил гарсан адуучин. За шүүрээд уурга шүүрээд авлаа. Ганц мөр гарсан мөртөө шургуунаар нь ханаруулж ирээл уурга алдчихлаа. За аюун шургуун дээр зөв талаасаа шургуулах нь 2 мөр гарсан халдсан гадуурууд өгсөн болсонгүй. Дараагийн сум болох Цагаан Овоо сумын 3 залуу гарч ирлээ. За сумын адуучдын холбоон дэргэн сумын авраг адуучин Цэвэндэржийн Саруул Зээрдмэртэй. За хонгор барьтай гарч ирж байгаа адуучин бол
Савран урагч Чигмэдийн цаг үеэр сумын авраг гадуучин долгорын Ирэнцэн зогтнор гарч ирлээ. Чаулсан сумын жил Төмөн адууныхаа баярыг зохион байгуулсан. За тухайн Төмөн адууныхаа баярын хүрээнд адуучин дэмжээн зохион байгуулсан. Задаргуу дэмжээнд Чигмэдийн цаг үеэр 2 дугаар байршил гарсан. За сумын адуучтай холбоо нэргүүн сумын авраг гадуучин Сэвэн дэржи сарвал явлаа да зээрдмэртэй бүсийн зүүн бүсэд оролцож байсан. За шүүрээ шүүрээд нөгөө гартаа сэлгээд уурга үзүр дөрхөн шүүрлээ. 2-2-2-6 оноотой болсон мөртэй шүргүүнээр халдсан барай гарсан. Арай л дутуу ачиж байна да. За явган дээр алдтал юм бол тэмцээнэ өндөрлөхөө өөрөө мэдэж байгаа. Саар нар үзүр дээр гарсан. Алдчихлаа. За Чигмэдийн цаг үеэр хонгор мөртэй явлаа. За сумын аврагтай 3 дугаар байр шилгарж исэн адуучин уурга шүүрэн дээр мөртэй гунаад нойлчлоо. За өнөөдөр цаг үеэрч бас нилээн дээгүр өрсөлдөх болов гэд хүмүүс ярьж байсан. Мөртэй шүргүүнээр 2 мөр гарсан алдчихлаа. За сумын авраг гадуучин долгорын Ирэнцэн зогт хонгор мөртэй явсан. Ташуур алдчихсан байна. Мөрний явдлаассан урга шүүрлээ. За мөртэй шүргүүнээр шараа мөр гарлаа. Алдчихлаа. За Монгол их орны зүүн хязгаар халахгүй сумын 3 залуу гарч ирж байна. За халахгүй сумын залуучууд ер нь тэмцээн уралдаанд тогтмол ирж оролцож байгаа. За өнөөдөр ширэн 300 гаруй километрээс зорин ирж оролцож байгаа штэ. Хул мөртэй гарч ирсэн адуучин бол Баатрийн Бат хонгор, Ганбаатрийн Өвөр цайх, Цэрэн дулмын Чулуун дож нар оролцож байна. Харин тэмцээн уралдаанд ямар нэгэн хэл маргаангүй байж ижил залуучууд өнөөдөр алдсан ч маргаас соройд л ирдэг. За ямар нэг маргаантай шүүгүүд авах юм бол залуучууд нь ирэхэ болно штэ. Тэгэхээр тэмцээн уралдааны шүүж байгаа шүүгчд маань маш чухал байдаг. За тэмцээний дүрм журм бол одоо цагаан цаасан дээр хараар биччихсэн. Хүн болгоор нь тэмцээн уралдааныхаа дүрмийг мэддэг болсон. Дуучин тэмцээн зохион байгуулахад одоо амар болоод байна. За Баатрийн Бат хонгор явсаа. Уурга шүүрч байна. Самартай шүргүүнээр 5 мөр гарсан. Алдчихлаа. Явган шүргүүнээр нь 2 мөр гарсан да. Сартаа одоо сарыг гарч саргүй одоо магныг л гарлаа. За Баатрийн Бат хонгор ингээд 18 оноотой олчлоо. Бас л нүд сайн байна да. Адад дугаа ууралхаа өөрөө сайн мэдэж байна. Үзүр дээр шарга мөр явсан. Шарга мөрийг өнгөрөөд харавдаг байран дээр нэргүүллээ. За Ганбаатрийн Өвөр цайх сартай хөрмөртэй. За нөгөө талтай сэлэхэн давурган дээр уурга алдчихлаа. Самартай шүргүүнээр нь 2 мөр гарсан. За ганц мөр наашид зүтгэсэн. Алдчихж байна. За халахгүй сумын сүүлийн тамирчин Цэрэн дулмын Чулуун дорж заавлуулсан 8 дугаар ихнэд сорилго нааданд бас шилдэг 3 шал гарсан. Самартай шүргүүнээр нь 2 мөр гарсан. Алдчихлаа. За дараагийн сум болох Сэргэлэн сумын цогтой золбоотой залуучууд гарч ирлээ. За ингээ ард малгай 4 тал малгайгаа өмсөөл гараад ирэхэд өсөө сайхан харагдаж байна. За сумын хошоо авраг гадуучин Баасан дэржин Эрдэнэчөр, сумын авраг гадуучин Лав өсрөнгийн Ирэнцэн, сумын аврагын 3 дугаар байр, 4 дугаар байр шалгарж ирсэн Отхон сүрэнгийн Ган лавг нар гарч ирлээ. За Лав өсрөнгийн Ирэнцэн чинь аймгийн аврагаас 2022 онд мөнгөн медаль үрдчихвээ. За сумын хошоо авраг гадуучин Баасан дэржин Эрдэнэчөр саадуучаавихөө сайн дэж тарна. Саад шүр ургаа шүүрээд 9 оноотой боллоо. Мөртэй шүргүүнээр ганц мөр гарсан. Алдж байна. Явган шүргүүнээр дахиад нөгөө хонгор алдсан мөрийг гаргасан. Алдчихлаа. Саяр хүн жирэн 2 алддаггүй юм да. Нэг адун дээр. За сумын авраг гадуучин Лав өсрөнгийн Ирэнцэн явсан. Уурга шүүрлээ. За 2021 оны талын дүмэн адуучин тэмцээнд 5 дугаар байр шалгарж ирсэн. За мөртэй шүргүүнээр алдаад явган шүргүүнээр харин 2 мөр гарсан. Зогсоож байна. За өөрөө гიშгэдэл алдаад алдсан урагшаага унсан. За ихтээс л ахваа самбаатай. Шуухан бие татаал босоод ирж байна. Ирэнцэн 15 оноотой боллоо. За Сэргэлэн сумын сүүлийн тамирчин Отхон сүрэнгийн Ган лавг саад шүүрээд нөгөө гартаа сэлгээд мөрний явдлаас сад уурга шүүрсэн. За сумын аврагтаа 1 удаа 3 дугаар байр, 1 удаа 4 дугаар байр шалгарсан. Сайн адуучин мөртэй шүргүүнээр 2 мөр гарсан. Алдаж байна. За явган дээр алдах юм бол тэмцээний өндөрлөлд 4 мөр гарсан. Шарга дугуурлсан мэл алдчихлаа. За дараагийн сум болох Хэрлэн сумын 3 залуу гарч ирж байна. За бор мөртэй гард ирсэн адуучин бол сумын аврагтаа 4 дугаар байр шалгарж ирсэн. Энкватрийн Уранбаяр, Чулуун Баатрийн Алтан хуйг, Будбаатрийн Нямочир нар гарч ирлээ. За өнөөдөр тэмцээн уралдаанд 50 гаруй адуучин залуучууд эд тав эдрийн жагоо сорин өрсөлдөж аврагаан тодрууллаа.
За өнөөдрийн тэмцээн уралдаанд адуун зүрэг оруулсан Чойволсон сумын аймгийн алдарт яаж Цэвэний Эрдэнэ нэлэг ахын сартай зуузаа тамхтай адуунууд орсон. Харин тэмцээн уралдаан сайхан морьдоо ялгаал тэмцээн уралдааны зохион байгуулдаг болжээ. За Анкватрын уран баяр явлаа. За шүүрээ нөгөө гартаас илгээд ургаа шүүрлээ. За морьтой шургууланд 2 мөр гарсан. Хөшөлдөж байна. За өөрөө ч нь хоолойрын шургуу тэмцээнд их л явж ирсэн залуу. Тэрнээс туршлагатайг бол туршлагатай. За дөрсөн ах нь Инкваторын уран дотох төр. За өнгөрсөн жил Сүхбаатар аймгийн Асгал сумд болсон тэмцээн уралдаанд сайхан оролцож харагдсан. За явган шургуунаар нь 2 мөр гарлаа. Бороод дугуурлсан болж алдаж байна. За Чулуунбаатарын алтан хуйг. За шүүр алдаж байгаа мөрний явдал зассан ургаа шүүрлээ. За ургын шүүрэн дээр 3 гоноотой мөртэй шүүрэн дээр навшиж явган шургууланд ганц дуугарсан алдчихлаа. За Бодбаатарын нэм очор. За шүүр алдсан мөрний явдлаа зассан ургаа алдчихлаа. За мөртэй шүүрэн дээр ганц мөр гарсан алдаж байна. За дараагийн адуучин залуучд гарч ирж байна. За Баян Төмөн сумын шилдэг 3 залуу. За 2015 онд Баян Төмөн сумаас улсын авраг шилрүүлэх адуучин тэмцээнд төрүүлжсэн Анквалтын төвшин нундаг Нацаг доржийн Хүрэл нохой Отгонбатын Бям бишиг нар гарч ирж байна. Анквалтын төвшин нундгийн хувьд бол аймгийн аврагтаа төрүүлжсэн, аймгийн бүстэй төрүүлсэн, сумын аврагтаа төрүүлсэн, улсын аврагтаа 2015 оноос төрүүлжээлээ. За тухайн цаг үед дараалан улсын авраг болж ирсэн бол төвшин нундаг бас л дээгүүр оролцож улсын аврагаас дахиад медаль авахар байсан. За Монголын адуучдын албанд 6 жил өнжөөд 2022 оноос хойш Монгол эх орны өнцөг үлэмбэрт адуучдын албагаа байгуулж, адуучдыгаа алдаршуулах, адуучны залуучдаа морилуугаа ойртуулах ажлыг зохион байгуулад явж байгаа. Энэхүү арга хэмжээ сайхан үр дүнтэй болж, залуучууд морио ундаг болж, өргөн дэлгэр болж, за энэ жил Монгол улсын ерөнхийлөгчийн ивэлтээр адуучдынхаа зөвлөгөөнийг зохион байгуулж амжилттай ажилласан. За Монгол улсын авраг адууч Анквалтын төвшин нундаг ташшуура шүүрээд морины явдал зассан ургаа шүүрлээ. За морьтой шугамдар 3 мөр гарсан. За сугуулсан дагуулна. За ургын мөрөд дагуулад явчлаа. За 1 онон дээр очиод ургаа мөлтөлж гарагдж байна. За ихтэйсэн адуучаа. Зэвгэн дээр 9 ав бол 21 оноотой болно. 3 мөр 4 мөр гарсан. Арай л тулцсан да. Хаашаа нэг алахгүй. За Нацаг доржийн Хүрэл нохой явсан хонгор морьтой. За төшөөрөө шүүрээд нөгөө гартаас илгээд ургаа шүүрч байна. За морьтой шүүрнээр 3 мөр гарсан. Халин одог байран дээр нэргүүлээд бүгд 9 он аваад 15 оноотой болчихж байгаа юм байна. За бид бүхэн удаа шүүрэл тарж байна. Сайн адууч юм да. 15 оноотой явган шургуулж байна. 2 адуу гарсан. Үзүрэн бороод дуг шургуулсан. За урдын сааруулаад ургаа мөлтөлж байна. За үндсэндээ 24 оноотой болоод ганцаараа тасарч байна одоогийн байдлаар. За бид бүхэн удаа шүрүүл харж байна. Баян Төмөн сумын сүүлийн дамирчин Отгонбатын Бям гişиг ургаа шүрнэ. Ургаа шүрч байна. 3 минуттай болсон. Морьтой шүрүүнээр 3 мөр гарсан зөв талаас шургуулж байгаа юм байна. Арай л холоор өнгөрлөө дөө. За дараагийн дамирчин болох Эрен цав сумаас ганц тамирчин ирж оролцож байна. Сумын авраг адуучин Ган хуйгийн дэлгэр болд гараад ирлээ. За өвл аймгийн бүстэй сайн оролцоо шилдэг тавчил гарсан. Адуучин цагаанцтай шинжээр ганцаарддаг юм да. Сайхан оролцоод сумынхаа нэрийг дуурсгана. За сайхан явлаа. Хөрөнж одоо зарим гэрэмгийн сайхан явж байна. Шүүрэн дээр тонгоогоод шүр алдсан. Морины явдлаассан ургаа шүрлээ. 3 минуттай боллоо. Морьтой шүрэн дээр 4 мөр гарсан. Хонгор адуу ханар ууж ирээл. Хажуудлаас нь адуу орж ирээд ургаа алдчихлаа. За дараагийн сум болох Баян уул сумын 3 залуу гарч ирж байна. За сумын аврагтаа 3 дугаар барьшил гарч ирсэн Мөнх Эрдэнэ Базар хонгор морьтой гарч ирж байгаа бол за сумын аврагтаа тусгай барьшил гарч ирсэн Сүхбаатарын Мөнх баяр. За хонгор морь Цэнгэр дээлтэй гарч ирсэн адуучин бол сумын аврагтаа 3 дугаар барьшил гарсан Чулуунбаатарын Мөнх Чулуун нар гарч ирлээ. За сумын адуучдын холбоон дэргүү Мөнх Чулуун 2 тамирчнаа авчираад аймгийн аврагт оролцож байна. За Дорнод аймаг бол аймгийн бүсээ зохион байгуулчихсан. Аймгийн аврагаа зохион байгуулчихсан. За энэ жил үндэсний 8 дахь их нааданд Дорнод аймагаас 2 залуу нь за болгоны төрөлд мэрэгэн бөвөө хүрэл медаль
Уурны төрөлд Энквадрын уран дох төр нь хүрэл медаль хүртсэн. Мөнх Эрдэнэ базар явсан хонгор барьтай. За сумын аварта 3 дугаар байр шилгараад эрхийн аваад оролцож байна. Шүүра шүүрэл мөрний явдлаасаа дуурга шүүрлээ. Ер нь сайн залуудаа морьтой шүүрнэр нь завуургын морийг хэтэрхий оруулчлаа. Дагаад орчиж байна. Саяхан шүүрнэр 3 морь гарсан. Одоо л алдаж болохгүй дээ. Завуурлаад авах юм бол 2 гарын тамир сайтай эргүүлнэ гэж үздэг залуу. Баддаг базраа ингэ тэмцээн өндөрлөө. За Сүхбаатарын мөнхөөр явсан. Хонгор алдсан морьтой. За шүүрэ алдсан. Уургандаар тонгоосонгүй. Самартай шүүрнэр 4 морь гарсан. Хонгор морьоор шургуулж байгаа юм байна. Босол алдаж байна. За сумын адуучтай албан дэргэн Чулуунбаатарын мөнх чулуун хонгор морьтой явсан. Савын уул сумынханд гуруулаад хонгор морьтой гарч иж оролцож байна. Уурны хувнаа шүүрсэн. Самартай шүүрнэр 2 морь гарлаа. Алдчихлаа. За дараагийн сум болох Дорнод аймгийн Баян-Дуун сумынх маань гарч ирж байна. Өнгөрсөн жилийн аймгийн авраг адуучин Зоригт Баатрын цэцэгд орж хонгор морьтой. Сумын зан төвшин төгсөн Эрдэнэ төгс хээр морьтой гарч ирсэн адуучин бол Монголын үндэсний олон нийтийн 10 телевизийн алтан үнэгний эзэн Батцоргийн Жүвдэр аз жаргалыг ууган баяр нар гарч ирсэн. За өнгөрсөн жилийн аймгийн аврага авсан сумын залуучууд бас нэгийг удаж хоёрыг тунгааж оролцож байгаа. За аймгийн авраг адуучин Зоригт Баатрын цэцэгд орж явсан хонгор морьтой. За шүүрэ шүүрээд нөгөө гартаа сэлгээд уургаа шүүрсэн. За өнгөрсөн жил Монгол улсын авраг шилрал адуучин тэмцээн Өврийн сан ханга Өвөрхөнгөө аймгийн 900 сумд болсон садэргүй тэмцээндээс очиж оролцсон бачаргалтай хамт. За морьтой шүүрнэрээ шургуулад 6 гоноо аваад үнэндээ 15 гоноотой болж байна. Нэг л үйлдэлүүдэд уцаж байна. Явган шүүрнэр 9 гоноо авбал 24 гоноотой болоод бас л өнөөдөр дээгүүр оролцохоор байна. За харин гарын урттай ер нь одоо нүд сайтай залуу алийн ургалгаар тэрүүн дэндээ сонгоод уургалж гаргаддаг зангадгүй ерөөсө онцлог нь. За төвшин төгсөн Эрдэнэ төгс. За энэ жил Баян-Дуун сумынхаа сумын баяр наадамд төрүүлж сумын зам болсон залуу өнгөрсөн бол талын дүм адуушин тэмцээний дээлтэй бүхэн барилдаанд үзүүлсэн ууруудаа шүр болон морьтой шүрнэрээ нойлчлоо. За Баян-Дуун сумын дараагийн адуучин сумын хөшөө авраг адуучин Батцоргийн Жүвдэр явсан. За талын дүм адуучин тэмцээнд 2 дугаар байр шалгарж ялаа. За их хурд олоод оролцож байсан залуу. За өнгөрсөн бол талын жавхан адуучин тэмцээнд бас сайхан оролцож байсан. Улаанбаатар хотод морьтой шүрнээр шургуулсан 3 адууны үзүүрийн адууг шургуулаад аваад үлдэж байна. За явган шүрнээр оноо авах юм бол дэшээ гарч ирнэ. 3 адуу гарч ирсэн. Дундлын адууг шургуулсан. Арай лавхан ургалаа тэр шигтэй чирэгдээл. Нэг 3 гоноотой олчлоо. За Баян-Дуун сумын сүүлийн номерчин аз жаргалын ууган баяр хонгор морьтой явсан. За шүүрэ алдчихсан. Уурга шүүрлээ. Тэ шүүрнэр 3 морь гарсан. Үзүрэн адуу хөшүүлдаа алдчихлаа. За 3 загал сумаас ганц адууч оролцож байна. Арсланбаатарын өсөх хөргөл гарч ирлээ. Сайхан цоохор морьтой. Сааврын морь явуулсан да. Шүүрнэр тонгоогоо шүүрэ шүүрээд нөгөө гартаа сэлгээд уурга шүүрлээ. Уурган бараа солиод гараад ирсэн. За их л дохтой залуу бүрэгний хойд дээр суучихсан уургалсан. Алдаж байна. За яван дээр алдах юм бол хэмжээний өндөрлөн 3 морь гарсан. Бас л болсонгүй. Дараагийн сум болох Дашилбар сум Бродзоны өлгийн нутгаас гарч ирж байна. За аймгийн авраг адуучин Тангадын Дашмөнх аймгийн бүсийн аврагта тэрүүн байр шалгарсан Алсан жамзын Баттөгс халиу морьтой. За хонгор морьтой гарч ирсэн адуучин бол аймгийн аврагта өнгөрсөн жил 3 дугаар байр шалгарсан Отгон баярын Мэргэн бүүвэ. Алаг морьтой гарч ирсэн адуучин бол Саран бүхийн Мөнгөн Эрдэнэр гарч ирлээ. За Мэргэн бүүвэ үндэсний 8 дугаар их наадмын Булгааны төрөлд 3 дугаар байр шалгарсан. За ямар ч хэлсэн улсын аврагаас нэг хүрэл медаль хүртээд байна. Одоогийн байдлаар за аймгийн авраг адуучин Тангадын Дашмөнх аймгийн аврагтаа дөрүүлж байсан. Сумын аврагтаа 5 удаа дөрүүлсэн залуу морьтой шүрнээр 3 морь гарсан. Үзүүрийн адуу шургуулсан. За ер нь уургын урт хүлгийн сайныг л ундаг залуу. За аймгийн бүсийн аврагтаа дөрүүлсэн. Галсан жамзын Баттөгс. За шүүрэ шүүрээд нөгөө гартаа сэлгээд уурга шүүрч байна. Уурдаа шүүрэн дээр 9 гоноотой боллоо. Үзүүр дээр хонгор алдсан морь гарсан. Алдаж байна. За явган дээр нь халдсан адуу гарсан юм бас л хошуултчлаа. За Саран бүхийн Мөнгөн Эрдэнэ
алга мөртөө явсан. За шүүрээд морь айхтар ханарсан. 3 минуттай боллоо. Мөртөө шуруунаар дөрвмөр гарсан. Үзүрэн гэдэг шургуулсан. Алдж байна. За Отгон баярын мэрэгэн бүүвэ. Уурга мөрчийн сайхан явах юм аа. Шүүрээ алдсан. Уулга бас алдчихлоо. Аймгийн аваргаасаа хүрэл медаль, улсын аваргаасаа мөн медаль, хүрэл медаль хүртсэн адуучин. Заавал талын дэм адуучин дэмжээний болгоны дэрэлд бас сайхан сууж ийсэн. За тэр цагаас ерэн болгоон дээр сайн оролцох юм байна гэж өөрийгөө танилцуулж, за энэ жил үнсийн 8 дахь нааданд болгоны дэрэлд оролцож хүрэл медаль хүртсэн. Мөртөө шуруунаар 6 минуттай боллоо. Явган шуруунаар 3 мөр гарсан. Алдчихлаа. За дараагийн сум болох Дорнод аймгийн Булган сумын шилдэг 4 залуу гарч ирж байна. Нэг адуучин залуу Бүсийн аваргаас эрхэн аваад дөрвөлөө болоод гараад ирж байна. За сумын хошоо аваргаад дуучин Батэрдний очир сүрэн за өнгөрсөн жил аймгийн бүстэй 4-р байр шалгарсан. За сумын аврагта нэг удаа 4-р байр, нэг удаа 5-р байр шалгарсан. Бодбаатрын Ямочор. За сумын аврагта 4-р байр шалгарсан Уран бэлгийн Сумья үлзээ. За Актан нүрээд хүлгэж ирсэн наадамд тэргүүн байр шалгарж ийсэн. За энэ жил үнсийн 8-р наадамд уурганы дөрөлд хүрэл медаль хүртсэн Инкваторын уран тогтох төрнөр гарч ирлээ. За сумын хошоо аваргаад дуучин Батэрдний очир сүрэн гарч ирлээ. Хээрмэртэй. За шүүрээд нөгөө гартаас илгээд уурга шүүрч байна. За 9 минутаа мөртөө шургуулж байна. За өнгөрсөн жил аймгийн бүстэй шилдэг тавьж шалгарсан. Сайн адууч аав юу. За уран бэлгийн Сумья үлзээ. За Дорнод аймгийн залуучууд Дорнодын уран Сумья л гэж хэлдэг юм байлаа. Ер нь ч одоо уран уургалдаг залуу. За мөртөө шуруунаар 2 мөр гарсан. За ингэж л уургалаад байгаа юм да. 6 гоноо аваад үндсэндээ 15 гоноотой боллоо. За би түүхэн удаа шуруул гарч байна. За энэ аймгийн Бэндэр сумд уран Сумья гэж байдаг бол Дорнод аймгийн Булган сумд уран Сумья гэж бас байдаг юм байна. За уран Сумья маань одоо явган шуруунаар сайхан үзүүлбэрийг харуулсан да 4 мөр гарч ирсэн. Үзүрэн гэдэг шургуулсан. За хажуудлаас нь халуун мөр орж ирээд уурга алдчихлаа. Сумын аваргаад дуучин Инкваторын уран тогтох төр. За өчигдөрхөн сумын аврагта төрүүлээд өнөөдөр аймгийн аврагтаар оролцох эрхэн аваад оролцож байна. Уурганы шуурын дээр 9 гоноотой болсон мөртөө шуурын ганц мөр гарсан. Уургалсаа. За харин хайж явах таал бүргний хойд дээр суугаад татж байна. За би түүхэн удаа шуурал харж байна. Ер нь адуучин хүний ирэл одоо үндсэн техник гэж хэлэндэ. За Бэндрийн уран Сумья бол бүргний хойд дээр сууддаг. Эмээл дээрээс айл угзарч гарагддаг. За явган шуурын ганц мөр гарсан. Уургалсаа. За Инкваторын уран тогтох төр ингээд 21 оноотой болж байна. За Актан нүрээд хүлгэж ирсэн нааданд дөрвөлж ийсэн аймгийн бүсээс 2 медаль авсан залуу. За дараагийн дамбирчим сумын аваргаад дуучин бүх чулууны Ариун болд аймгийн аврагта 4-р байр. Актан нүрээд хүлгэж ирсэн нааданд бас 4-р байр шалгарж ийсэн адуучин. За аймгийнхаа өмнөд төсөд 2023 онд дөрвөлж байлаа. За явган шуруунаар олон мөр гарсан. Хараатал байна да үзүрэн гэдэг шургуулад 9 гоноо аваад үнцэндээ 18 гоноотой боллоо. За би түүхэн удаа шуруул харж байна. За тэгээс сартаад сарыг гардаг залуучууд ер нь л одоо сайн адуучны шинж. За ер нь малгайгаа солимоор байгаа юм да залуучууд. Улсын авраг нь одоо ард малгай болон 4 тал малгай. За Монгол үндэсний ховцос үндэсний малгайгаа л өмсөе гэж залуучуудаа уриалж байгаа. За дараагийн адуучин залуучууд гарч ирж байна. Дорнод аймгийн Чавлсан сумын шилдэг адуучин залуучууд гарч ирж байна. За сумын авраг адуучин Сайн баярын Батэрдэн, Цагаан баярын Аранболд, сумын аврагтай 3-р байр шалгарсан Мажгийн Эрхэн баяр. За уртуургаар ургалдаг Сүхтөржийн Сүхбат, сумын алдар туяач Төмөрбаатрын Галхүү нар гарч ирсэн байна. Чавлсан сумын адуучтай холбоон дэргүүн Батбаяр дэргүүн 2 жил дараална сумын авраг амжилттай зохион байгуулдаг байгаа. За энэ жил Төмөн адууныхаа баярыг Чавлсанчууд сайхан зохион байгуулсан. За сумын аврагтны энэ жил 18 настай Сайн баярын Батэрдэн дөрөв сумын авраг адуучин болоод байгаа. За энэ жил 18 настай Өсгөрөдтэй адуучин залуу. За ургал шүүрэн дээр 3 гоноотой боллоо. Мөртөө шүүрнээр 3 байр гарч ирсэн. Алдчихлаа. За сумын аврагтаа 2-р байр шалгарсан Цагаан баярын Наранболд халин мөрт явсан уургаа шүүрч байна.
Өөр шүүрэн дээр 3 минут тоолсон мөртэй шүүрэн дээр 4 гарч ирсэн 5 гарч ирсэн юм байна. Үзүрэн ядаг ургалсан болооч зөрчиж байна. За мажгийн эрхэн баяр сумын аврагтаа 3 дугаар барьшаал гарсан ядуучин залуу. За онгор мөртөд шүүрээд мөрний явдал засаад урга алдчихлаа. 3 минуттай мөртэй шургуулгач байна. 3 гарч ирсэн үзүрэн ядууг шургуулсан толгоолсонгүй. За уртуургаар ургалдаг сүхтөржин сүхат. За шүүрээд мөрний явдал засаад урга шүүргсэн боловч алдчихлаа. За 6 алдын урагтай хөвөлсөн байдгүй. За сумын алдарт яаж төмөр баатрын гал хөө саарл мөртөө явсан шүүрээ алдсан. Уургын мөрчин чигээрээ явла урга шүүрч байна. За сумын явахта 4 дугаар барьшаалгаад. За сумынхаа төмөн адууна баярын хүрээнд зохион байгуулсан адуучны тэмцээнд 4 дугаар барьшаал гарсан. За дараагийн адуучны залууч гарч ижээ. За өнөөдрийн тэмцээн уралдаанд адуун зүрэг харуулж байгаа болон зохион байгуулалтыгээс хийж байгаа адуучны залуучууд гарч ирж байна. За Дорн аймгийн адуучдын холбоон дэргүүн Эрдэнэ билгийн Цалам өнхөө. За өнөөдрийн тэмцээн уралдаанд бас л сэтгэл гаран оролцож байгаа Болор сайхны Өнвалд, Сумын авраг адуучин Батгэрлийн Жаданбаа, Батчаргалын Соёмб, Энквадрийн Балдан дорж нар гарч ирлээ. За харин тэмцээн уралдааны нэг сэтгэлтэй хүмүүс зохион байгуулдаг. За Дорн аймгийн адуучдын холбооныхоо үндсэндээ 3 дахь удаага аймгийн аврагаа зохион байгуулж байна. Дараа жил аймгийн засаг даргын тамийн газрын дэмжийн оролцохоор болсон өнөөдрийн тэмцээн уралдаанд орлогч тарга хүрэлцэн ирж нээлтийг хийж гаргацсан. За ангиалэр залуучууд маань нэгдэж нийлээд жил болгон сумын авраг аймгийн бүсээ зохион байгуулахаар болжээ. За Дорн аймгийн адуучдын холбоон дэргүүн Эрдэнэ билгийн Цалам өнхөө явсан. За мөрний явдлаас зассан урга төшөөрөө шүүрсэн. За амар актер ханарсан мөрний явдлаа дахиад зассан урга шүүрчээ. Мөртөө шүрмээр 3 мөр гарсан зөв талаас аваргалсан 3 шарга мөр гарч ижтэй. Алдж байна. За ягуун дээр үзүүр дээр дахиад шарга мөр гарсан. Шарга мөрийг шургуулсан. Алдчихлаа. Сумын авраг адуучин Батгэрлийн Жаданбаа. Сайхан ургал нь штэ. Лавган хийгээл бадсч харагддаг. Өөрөөр шүүрэн дээр ямар ч хэлсэн оноотой болсон мөртөө шүрмээр 3 мөр гарсан. Шарга мөрөө 2-3 гიშгүүлсэн алдчихлаа. За ягуун шүрмээр алдах юм бол хэмжээний өндөрлөн өнгөрсөн жил сумын аврагтаа дөрүүлсэн 5 мөр гарч ирсэн. Бор адууг шургуулсан алдчихлаа. За Батчаргалын Соёмб хонгор мөртөө явсан мөрний зөвлөлт тонгохон шүүрээд мөрний явдлаас цаад уурга нөгөө талаас илгэсэн боловч авцсан байна. 3 шүүгчээ 6 оноотой болсон. 5 мөр 6 мөр гарч ирсэн. Үзүүрдээ шарга мөр гарч ирсэн алдчихлаа. За ягуун шүрмээр анхааралтай хараатай л одоо шургуулна болсонгүй. За Энквадрийн Балдан дорж сайхан живлоодаа ургамэр шүүраа шүүрсэн нөгөө гортоос илгэсэн төвгүүхэн байна да. Сандрах юм байхгүй. Сандрах юм бол алдан. Өөрөөр шүүрэнээр 9 оноотой болсон. Мөртөө шүүрэнээр ганц мөр гарсан. Тэрдний Чулуунбаатарын ургын мөртөө гараад ирсэн. За ургын мөрчний хөл алдсан. Энд ч сайн л ургын мөр л доо. Онохгүй байна. За би түн удаа шүүрэл гарч байна. Ургалсан юм. Ургын мөр хөл алдсан. Гэтэ унсангүй 15 оноотой боллоо мөрт. Явган шүүрэнээр 4 мөр гарсан. Дутчихлаа. За өнөөдрийн тэмцээн уралдааны сүүлийн намарчин Өнвалд. За шүүрээ алдаж байгаа маань мөрний явдлаас сад уурган дээр орж ирээд ургаа шүүрээд 3 оноотой болсон. За 3 мөр гарч ирж байгаа юм байна. Алдчихлаа. За өндөр оноотой адуучин залуучууд эмнэг хангалаас ургаж байна. Монгол улсын авраг адууч Ганбаатарын Баяр жаргал Матад сум заадуу бэлгээд явсан унчиж байна. Халахгүй сум яриад Баатрийн Бат хонгор заадуу явна дундаа бэлгсэн. Хаашаа суусан одоо ер нь дашуур өгөөд бэлгүүлэх хэрэгтэй. За нэг дашуур өгсөн дэрчтэйгээр авчиж байна. За 91 адуучин залуучууд эмнэг хангалдаа сайн байж ич тийшээ гарч ирдэг. Сумын авраг адуучин лав өсрөнгийн Эренцэн халдсан адуундаар барцсан. За 90 чинь суудаг залуу. За 90 сайхан бэлгүүлж байна. Өө адуучрын цагааны 3 цухаг дүүрэн сайхан өглөө. Одоо дэшүүр өгөндөө гаравчж байна. За тэгтээ сайхан бэлгүүллээ. Аймгийн авраг адуучин Нацэг дорж. За дөө бэлгээд явсан. Өнгөрсөн жил аймгийн аврагт төрүүлсэн унчих юм аа.
За Ноцог дөржин хөрөл нохоо гарч ирсэн. Халдсан одоо эвгүй бүлгсэн. Бүлгээд явсан оноо өндөр байгаа унтчих юм да. Уг нь 24 оноотой ганцаараа тасраад гараад ирсэн штэ. За Энкваторын уран тогтдор 21 оноотой байгаа. За холбооны тэргүүн отхон баяр мордуулж гэж байгаа юм байна. За аль одоо бүлгээд явсан. За чигээрээр бухаа явцдаг одоо байна. Адуучин өөрсдийн унах мэрийг одоо сонгодог. За сумын явуулцъя. Уран бэлгийн сумын явуулцъя гэдэг залуу. За одоо бүлгээд явсан. Дашхүр өгсөн. Унах хараагүй юм байна. За бүгчүүлүний ариун болд. Халдсан гадуудар барсан. За нэг өөс ичил урддаг өрөнд авчиж байна. За чаавсан сумын яриад Энкваторын балдан дорж. За одоо бүлгээд явсаа. Одоо дашхүр өгөх хэрэгтэй. Сайхан сууж чих юм аа. За энэхүү Дорнод аймгийн 2026 оны аймгийн аварга нь амжилттай зохион байгуулагдж өндөрлөж байна. За Монголын ядуучдын холбоо эмэгтэйчүүдийнхээ дунд морьтой саажуулж тэмцээнийг зохион байгуулдаг болсон. За аймаг болгоом нь аймгийн аварга дээр эмэгтэйчүүдийнхээ дунд морьтой саажуулж тэмцээний аймгийн аварга зохион байгуулдаг болсон. Дорнод аймгийн ядуучдын эмэгтэйчүүд улсын зүүн бүсийн аварга шалрал ядуучдын тэмцээнд саажуулж тэмцээнд мөнгөн медалийг, урангой хөрөл медалийг содооноор хүртсэн. За энэ удаагийн тэмцээн уралдаанд сонсомдын төлөөлөл оролцож за тэргүүн байранд оюун эрдэнэ шалгарч за 2 дугаар байранд мөнх цул 3 дугаар байранд чойулсан сумын орондоо нар эхний 3 байрыг эзэлсэн. Аймгийн аваргынхаа морьтой саажуулж тэмцээнд төрүүлсэн эмэгтэй. Энэ жилийн Монгол улсын аварга шалрал хадуурчин тэмцээний үеэр улсын аварга шалруулах морьтой саажуулж тэмцээнд оролцох эрхээ авах юм аа. Дорнод аймгаа төлөөлөж оюун эрдэнэ оролцохоор болж байна. За энэхүү 2026 оны Дорнод аймгийн аварга шалрал хадуурчин тэмцээний дүн гарч за тусгай байранд Монгол улсын аварга хадуучин Ганбаатарын баяр жаргал, аймгийн аварга хадуучин Ноцог дорж, Энкваторын балдан дорж бөхчүүлүний ариун болд нар шалгарлаа. Дорнод гурал хариуцлагатай офицер компаниас гарын бэлгээ гардууллаа. За эмэгтэй саажуулж тэмцээний 3 дугаар байранд урангой шалгарсан. За 2 дугаар байранд мөнх цул шалгарсан чойулсан сумын ядуучдын холбоон дэргүүн Батбаяр шагналыг гардууллаа. За эмэгтэй саажуулж тэмцээний аваргаар чойулсан сумын оюун эрдэнэ шалгарсан. За шагналыг өнөөдөр тэмцээн уралдааны гардан зохион байгуулсан Дорнод аймгийн ядуучдын холбоон дэргүүн Эрдэнэ үйлгийн цоломхөө шагналыг гардуулж баяр хүргэж байна. За аймгийн аварга шалрал хадуучин тэмцээний үеэр Сан Бэри Батэрдэнд сумын аваргын энгэрийн тэмдэг туузын чойулсан сумын ядуучдын холбоон дэргүүн Батбаяр за аваргын тууз энгэрийн тэмдгийг гардуулж өгч байна. За Дорнод аймгийн 2026 оны аймгийн аварга шалрал хадуучин тэмцээний 5 дугаар байранд Халахгүй сумын яриад Баатарын Батхонгор шалгарсан. За 5 дугаар байрын шагналыг аймгийн аварга малчин Болор сайхны зүгээс 500 мянган төгрөгөөр шагнаж уншууллаа. За 4 дугаар байранд Болон сумын яриад уран бэлгийн сумын явуулцыг шалгарсан. За 4 дугаар байрын шагналыг ивент хийж оролцсон Дорнод гурал хариуцлагатай офицер компани захирал Үлзэн баярын зүгээс 500 мянган төгрөг Дорнод гуралын хамт шагнсныг Дорнод аймгийн ядуучдын холбоон дэргүүн Эрдэнэ үйлгийн цоломхөө шагналыг гардууллаа. За 3 дугаар байранд Сэргэлэн сумын яриад сумын аварга хадуучин лав үсрэнгийн Эренцэн шалгарсан. За Эренцний шагналыг Монгол улсын хошин аварга малчин аймгийн алдар туяач Бэхүйг хоёрын зүгээс 700 мянган төгрөгөөр шагнаж уншуулж байна. За 2 дугаар байранд Баян Дүм сумын яриад Ноцог доржин хөрөл нохоо шалгарсан. За 2 дугаар байрын шагналыг Монгол улсын аварга малчин Эрдэнэ нут за өөрийн адуун зүргээс хурдан гудмын адуугаар шагнаж уншууллаа. За энэхүү 2026 оны Дорнод аймгийн аварга хадууч нар Дорнод аймгийн Булган сумын яриад Энкваторын уран тогтдор шалгарсан.
Шагналыг өнөөдрийн тэмцээн уралдаанд адуун зураг оруулсан аймгийн алдарт яаж Цэвэний Эрдэнэ нүлэг Цаорын адуун зургаас хурдан удмын адуугаар шагнал уншууллаа. За энэхүү Дорнод аймгийн адуучдын холбоо 2026 оны аймгийн аварга өргөн дэлгэр амжилттай зохион байгуулж за 2026 оны Монгол улсын аврах шалралт адуучин нэмжээнд Энкваторын уран дотор оролцох эрхээ авлаа. За өнөөдөр Дорнод аймгийн 2026 оны аймгийн аврах шалралт адуучин нэмжээнд Дорнод аймгийн Чавсан сум дээр амжилттай зохион байгууллаа. За нэг үйл тэмцээнд Дорнод аймгийн Булган сумын яриад Энкваторын уран дотор маань төрүүлж аймгийн авраг адуучин болж байна. За баяр хүргэе. За баярлалаа. За өчигдөр сумын явахтаа төрүүлээд өнөөдөр аймгийн явахтаа ирж орж төрүүлж штэ. Асуултын сургууль сайн байна да. Данлаадан дээр л үү. За өөрөө чи алтан нүрээ төлөж ирсэн надад очиж төрүүлж ирсэн. Тэгээ ер нь одоо олон жил яг энэ форма хадгалаад олон жил сайн байна да. Одоо тэгээд энэ жил улсын аврагтаа оролцох нь. За өөрөөх нь одоо зорилго нь мөрөөдөл нь одоо улсын авраг байсан. Одоо ингээд улсын аврагт оролцох эрхээ аваад зогсож яхад юу бодогдож байна? Сайхан баяртай. Одоо улсын аврагтаа сайхан авраг болно болохоо энэ төлөөлөл үзсэн. За өөрөө чи одоо ямар хүнийг адуучин гэж хэлдэг вэ? Боддог вэ? Хаагаасаа малчин адундаа явдаг үнийг л адуучин гэсэн. За адуучны ямар байгаасаа гэж үздэг вэ? Адуучин сайхан хээгөө сайхан Монгол. Хайш. За тэгээд энэ жил 8 сарын 2-нд үндэсний 8 дугаар их наадам болно. За улсын авраг нь 8 сарын 15-наас 20-ны хооронд Баян хонгор аймагт болно. Тэгээд улсын авраг шалралт адуучин дэвжээд сайн оролцож Монгол улсын авраг адуучин болоорой. За ялтч. За бид бүхэн та бүхэндээ 2026 оны Дорнод аймгийн авраг адуучныг танилцууллаа. Сайхан байна. Гэр бүлийн хүн одоо маш сайн дэмждэг. За тэгээд одоо бүх тэмцээн уралдаанд цуг ханилж явдаг те. Тэ байнга зүг. Тэгээд одоо өөр хүүхдүүд нь бас аавгаа дэмжиж जैन тэгээд бүгд манайгаа зорилготой өрөөрэй. За Дорнод аймгийн авраг шалралт адуучин дэмжээнд 2 дугаар байранд Нацаг дөржийн хүрэл нохой 2 дугаар шилгарж байна. Өнгөрсөн өвөл сорилго наадамда 8 дугаар их наадмын сорилго наадамда сайхан оролцож байсан. Тэгээ өнөөдөр бол одоо бас л форум сайхан хадгалаад 2 дугаар шилгарч байна. За баяр хүргэе өрч байна. За баярлалаа. За Монголын ард түмэн өөрийгөө танилцуулаач. За бид Дорнодын баян төмөн сумын ястаж хөрлөх хөвж байна. Тэгээ өнөөдөр аймгийнхаа авахтаар сайхан 2 орлоо. Баяртай байна. Өмнөх амжилтаасаа дурдвал. За нэг баг цэтгэн наадамд бол орж юусаа. Яг өмнөхөө аймгийн сумын хэмжээний наадамд орж байгаагүй. Том болсон машины шургуул тэмцээнд хүртэл оролцсон машинтай орж ирсэн шүү дээ. Тийм үү. Хүнд орж ирсэн. Өнөөдрийн тамирчид өнөөдрийн адуу ер нь ямар хөө? За өнөөдөр тэмцээн бол гоё болж байна. Зөвхөн байгуул сайхан тэгээ адууч сайхан там морж шилж галсан байна. Самч ногоон цацаад уучих гоё тамиртай. Сайхан улхаад авах гоё л гарч байна. Тэгээд бас оролцсон хүмүүс ч бас сайхан гоё л оролцлоо. Өөрөө ч 24 оноотой болоод гараад тасарч ирсэн. Тэгээ хонгоралцсан азар авчирж ирээд болиг болсон. Тэгээд ер нь тэгэл холхоо олдъё л гэж бодсон юм а тий. Жохон тооцоололдал яашиг. Баруун тийшээ гарсан хүмүүс тэгээд жохон доороо эргээд тэрэн дээр жоох алдчихлаа. За тэгээд дараагийн тэмцээн оролдоонд амжилт хүсье. Одоо аймгийн бүстэй оролцсон. За тэгээд олон тэмцээн оролдоо өөрөө ч хүлээж байгаа. Тэгээд энэ адуучин тэмцээндээс амжилт гаргаж Монгол улсын авраг адуучин болоорой. Найзынхаа цалыг аваарай. За баярлалаа. Шин дамдаг найзынхаа. За баярлалаа. Ерөг төвшгөө. За Дорнод аймгийн Булган сумын яриат уран бэлгийн сумын явуулцыг гэдэг залуу өнөөдөр аймгийн явахтаа 4 дугаар шилгэлээ. Баяр хүргэе. За баярлалаа. За өөрийнхөө талаар дэлгүүр танилцуулна да. Өөрөө ч одоо Дорнод аймгийн уран сумын ял гэдэг юм байна. Дорнод аймгийн Булган сумын яриад уран бэлгийн сумын ял. Одоо ч энэ зөндөө сайхан оролцоод тавьдаг юм а. Өмнөх амжилтаасаа дурдвал. Булган сумынхаа сумын авраг 3-4 удаа 3-4 дээр барьж ирсэн. Тэгээ өгчдөр сумынхаа авраг одоо чинь арайхаа амжилт. За тэгээд өнөөдөр аймгийнхаа авраг дээрээ сайхан 4 дээр амьдарсандаа сайн баяртай байна. За манай адуучин дэмцээ малчин телевизээр гардаг. Малчин телевиз үзэж байгаа Монголынхаа ард түмэнд морь унаад явахын сайхан зүйлийг нэг яриач. Адуучин байх хүний сайхан зүйл нь бас яриач тий. Морь унаад явах чи бас сайхан штэ өдөө сайхан. Морь унаад уураараа адууныхаа цаагаар бас
адуу хөгээ хийж авчаасаа шүү дээ. Ямар зэрэг. За Дорнод аймгийн Сэргэлэн сумаас сумын авраг адуучин Лавг Сэрэнгийн Эренцэн аймгийн аврагта 3 дахь ажил гарч байна. Өмнө 2022 онд аймгийн аврагта 2 дахь ажил гарсан. За өнөөдөр тэгээд бас сайхан оролцоод булган дээрээс ер нь сайн юм аа. Булган дээрээс оноогоо нөхөд ер нь гурлаа ороод ирлээ шүү дээ. За өөрийнхөө талаар танилцуулна. Зөндөл хоёлаа яриа авчин да тий. Өнөөдөр сайхан 3-т орсондоо баяртай наа. Лавг Сэрэнгийн Эренцэн гэдгээ одоо олон сайхан шаргуу тэмцээнд оролцчихсон. Өнөөдрийн бас тэмцээний талаар бас нэг төрөл алдчихсан. Өнөөдөр морьтой шаргуун дээр алдлаа. Аахан болж өгөхгүй л шиг. За энэ жил сая улсын бүсэд очиж оролцсон шүү дээ. За бүсийн талаар ярилцгаа тий. Хэрэг улсын том тэмцээнд очиж үзлээ шүү дээ. Улсын том тэмцээнд бас олон сайхан аврагуудтай өрсөлдөж бас үзлээ. Хэдий сайхан амжилт гаргаагүй ч гэсэн тэгэл сайхан явж ирсэн дээ. За тэгээд Дорнод аймгийн Сэргэлэн сум бол бас адуучдын холбоо сайхан ажилтдаг, хад хөргөл гэх тэргүүн байдаг. Залуучдаа сайхан нэгтгэдэг. Тэгээ өөрөө чи хувьд одоо олон тэмцээн оролдоо хүлээж байгаа тэгээд дараагийн тэмцээн орлоод амжилт хүсье. За баярлалаа. Танаа телевизийн хамт олонч ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. Мориндоо ойрхон уурган дэвтэ Монгол улсын авраг адуучин болоорой. За баярлалаа. Тэр сайхан ирэл Батар шиг болтгой. За Монголын адуучдын холбоо эмэгтэйчүүдийн тунд морьтой саажуулах тэмцээнийг зохион байгуулад 2 жил болж байна. За энэхүү тэмцээнээ сумын авраг, аймгийн авраг, бүсийн авраг, улсын авраг гэж зохион байгуулдаг болсон. За Дорнод аймгийн авраг дээр 2 дугаар байрт манай Мөнх Цулбаа Сэргэлэн сумаас ирж оролцлоо. Өөрөө улсын төвийн бүсэд ичж оролцож байсан. За энэ морьтой саажуулах тэмцээний талаар ярил. Ер нь одоо юуг анхаарах ёстой юм шиг байна. Өөрөө ч одоо 2 дахь том тэмцээнд оролцож байна. Өөрөө зөндөө тэмцээн оролцож оролцоо явж байгаа. Ер нь бол морой сайн бэлдэх чухал юм байна. Яарал сандалгүй, тугаа унгаалгүй, тугаа буруу судлаагүй. Хамгийн гол нь морой сайн бэлдчихвэл зүгээр асуудалгүй. Улсын зүүн бүсэд очиж оролцсон. Тэр жоох морин дээр тактик алцсан тий. Жоохон тактик алцсан. Өнөөдөр бол туршлагатай өгч байна. Хичээсэн зүүн бүсдэр тэгсэн чинь жоохон тактик алдаад энэ дээр өнөөдөр зүгээр л өөрийнхөө бие барих сайхан оролцъё гээд сайхан оролцлоо. Зүүн бүсдэр жоохон бие барьцсан. Тэгээд айгүйх жоохон тэгэж шүлжүүл амжилттай орсон. Жоохон тактика буруу төлөвлөсөн. Энэ дээр зүгээр л сайхан өөрийнхөө бие барих оролцоод амжилт үзлээ. Монгол төмний агуу их өв соёл, морь дагсан өв соёл бас дундаршгүй. Тэгээд олон тэмцээн уралдаан, эмэгтэйчүүд тэмцээн уралдаан болдог болсон. Монголын адуучдын холбоо саажуулах тэмцээн зохиодог болсон. Морьтой монголжингаа хүртэл бас тэмцээн уралдаан бас хүлээж байгаа. Тэгээд өөрөөсөө дараагийн тэмцээн уралдаанд амжилт хүсье. За баярлалаа. За Дорнод аймгийн аврагч нар адуучин тэмцээнийг зохион байгуулахад олон хүмүүс бас дэмжиж ажилласан. За манай Монгол улсын хошин авраг малчин аймгийн алдарт байж Бэх уяг ах маань дэмжин гэж яллаа. За өнөөдрийн тэмцээний талаар та сэтгэлээ олцооч. Ер нь өнөөдрийн тэмцээч сайхан болж байна. Тэгээ ер нь энэ тэмцээн болохны учир бол нөв соёл, усал бас нэг морой хазаалаад эмэлцдэг. Тийм болохтой. Төвсөл энэ чинь ард бол бас их олон юм билдээ. Энийг ингээд боломжтой болгоод явж байгаа та бүд бол бас сайн байл. Бид бас өчигдөр дуулаад бас таадаг хэмжээд ярах хэрэглээ те. Монголчууд одоо 8000 жил тэртээс Төв Азийн дэвш өндөрлөгт энэ адуу гэх амьтныг хашуулж монголчуудаас эрг манд балан дураад бүхэл цаг үедээ цуг байсан. Одоо нэг хэсэг залуучуудыг хөндөрөөсөн буцаад энэ адуучин тэмцээн хөгжөөд эргээд морилгоо орж эхэлж байна. Энэ адуучдын тэмцээнээр залуучууд өөрсдийгөө алдаршуулж Монголын хорондоо танигддаг гэж. Энэ адуучин тэмцээг та ер нь цаашдаа анхаарах зүйл нь юу вэ? Яавал одоо сулахаар юм шиг байна. Гэхдээ энэ бол маш зөв. Анх нь Дорнод аймгийн анхны адуучин фестивалд манай өрөөсөн дөр өтөөгөө морь болгуулад төрүүлжсэн чоолсон. Тэгээд тэр бас нэг эмэгтэй хүн Гарамжуугаа гэж хүн бас зайдан болгуулж төрүүлжсэн. Тэгээд ер нь энэ морь уургалт нь морьтой харьцдаг ч болоо бас хүний нүдний хараа сайн байх хэрэгтэй. Тэгээд юу самбаа овсгоо гэж сайн байх. Тэгэхэд бол одоо бас ингэж бас эмэгтэй чүүл төрүүлж байна. Тэр ч одоо сая тэр эмэгтэй төрүүлж байгаа хүний чинь аав нь бол одоо бас анхны 83 онд тэр 83 оноос нээгч тийм адууч нэвчээ. Тэгээ олон сайн болцсон юм мэддэхгүй. Манай аав чинь 60 хэд онд анхны фестивал төрүүлсэн. Тэгээд энэ бас охин сая өнөдөө төрүүлж байна. Бас морой хүртэл ингэ бэлтэж штэ. Тэр чинь ингээд жижигхэн монгол морчин болгоонд энэ сая ингэ туг мөс хүрэхэд бол бас самбаатай хурдан
Жойрхон самбаанд бол бас юм. Тэр чинь бас ингээд дವಿ заяаны төвдүүдэд бас илүү үг хэлж яхад бас морөө сурах хэрэгтэй байна бүгд. Тэгээ бас жижигхэн мөр байх хэрэгтэй. Тэр чинь уурах шүүрэхэд байна. Тэгээ тэр тогч зүлчгэд бол бас тиймэрхүү юм. Намайг болцоо өдөө Эрдэнэ хот өдөө Доронт аймгийн Баян Түмэн сумын улсын аварга малчин болцоо өдөө Эрдэнэ хот өдөө. Өнөөдөр Доронт аймгийн Чавсан сумын газар нутаг дээр Сүмбүрөгийн газар нутаг дээр өнөөдөр Доронт аймгийн аварга шалгаруулах улсын аймгийн аварга шалгаруулах тэнд адуучин тэмцээн болж сайхан өндөрлөө. Маш зохион байгуулалттай сайхан тэмцээн боллоо. Тэгээд өнөөдөр аймгийн аварга шинэ аварга тодорч Чавс Булган сумын тогтгоо төрүүлж аймгийн аварга адуучин боллоо. Сайхан болж өндөрлөө. Сайхан байна, сэтгэл өндөр байна. Адуучныг ямар байгаасаа хүсдэг бай залуучуудаа илүү адуучин Монгол адуучин гэдэг одоо Монгол хүний одоо эрчүүдийн тавыг гайхуулсан сайхан адуучин тэмцээн боллоо. Үнэхээр авьяастай залуучууд маань өрсөлдөөнтэй сайхан боллоо. За би Доронт аймгийн Чавсан сумын харьяат Доронт аймгийн Хэрлэн сумын хүн байна. Төвний Эрдэнэ гэдгээ намайг. За өнөөдөр Доронт аймгийн аварга шалгаруулах адуучдын сайхан боллоо. Өөрийнхөө адуун зураг оруулж, өөрийнхөө адуун зургийн бэлчээр дээр аймгийн аварга зохион байгуулж, төрүүлсэн адуучдын залуудаас хурдан удмын ядуугаар чиглэж явж болно. Өнөөдрийн тэмцээний талаар сэтгэлээ авалцсан. Өнөөдөр яваа миний одоо Доронт аймгийн адуучтай болгон тэргүй идэг. Тэгээд ингээд адуун дээр сайхан тэмцээн хийлээ. Тэгээд сайхан олон улсууд сумаас 3 хүүхэд орж сайхан тэмцээн боллоо. Өнөөдрийн тэмцээн уралдаа бас сайхан боллоо. Тэгээ өнөөдөр бол одоо ингээд олон сайхан залуучууд бас тэмцээн уралдаад оролцож байна. Өөрөө сайн уурагч хүн. Ер нь одоо залуучуудаас ямар байгаасаа гэж хүсэж байна. Алдаа оноо нь юу байна? Алдаа одооны залуучууд сайхан байна. Гэхдээ морийг сайхан уургалж байна, гоё байна. Би өөрөө бас юм залуу байхдаа морь уургалж явсан. Тэгээд сайхан хүүхдүүдээрээ сайхан барах гэж байна. Сайхан л уургалж байна. Гоё боллоо. За тэгээд бас хүүгийнхээ тэмцээн уралдаа нэг дэмжиж, гэр бүлээрээ дэмжлээ. Өнөөдөр тэмцээн уралдаа нэг сайхан зохион байгууллаа. Өнөөдрийн тэмцээн уралдааг сайхан зохион байгуулсан танд болон танай гэр бүлийн хүнд бас баярлалаа илэрхийлье. Тэгээд та нарын энэ сайхан Монгол орны босоо цагаан хэмээр үеийн үед ивэх болтугай. За баярлалаа дүүтэй. Сайхан ийм гоё тэмцээн зохиож байгаа дүүдээ бас баярлалаа. За өнөөдрийн сайхан аймгийн аварга тэмцээн минь сайхан болж боллоо. Улсын шүүгч гомбой хүмүүнэлээ. Гөрх бид нар хамтарч ингээд сайхан тэмцээн уралдан боллоо. Тэгээд уран тогтохын дүүмэн дөрүүллээ. Тэмцээн урал дээр ерөөдөө сайхан боллоо доо. Ер нь тэгээд тэмцээн уралдаа олон л болж байна. Өөрөө чи одоо Доронт аймгийн адуучтай албан тэргүүн болоод анх удаага аймгийн аварга өөрөө гардан зохион байгуулж байна. Энэ цаашдаа одоо дараа жил аймгийн аварга хаана болохоор байна? Залуучуудаар нь одоо цаашдаа тэмцээн уралд ямар тэмцээн уралд авч явах вэ? За. Залуучуудаа одоо 8 сарын 1-2-нд бас 8 дугаар их наадам тэрэнд 3 залуугаа авч ирсэн да. Анхны тэмцээн эхэлж байгаа. Улсын чанартай. За өнөөдрийн тэмцээн уралдаанд бай шагналыг бол улсын сайн малчин Айдын бата Монгол улсын хошоо аварга малчин Пэрэмчин Бэхүйх за Доронт аймгийн алдарт уяач аймгийн алдарт уяач Эрдэнэ гэдэг манай аав аймгийн аварга Буларсаахан гэдэг. Тэгээд манай Доронт аймгийн 3 үйлдвэрийн Үлзий хоёрх маань гэдэг юунд итгэж тэмцээн сайхан боллоо. Тэгээд дараа жил бас аймгийн аварга нь хаана болохоор байна? Дараа жил аймгийн аварга 2 сум Сэргэлэн сум Булган сум 2 авъя гэж ярилцсан байгаа. Тэгээд аймгийнхаа орлогч дарга мургатай ярилцж байгаа нэг сумд нөгөн да. За өнөөдөр Доронт аймгийн Халахгүй сумаас Баатрин Батхонгор гэдэг залуу аймгийн аврагтаа 5 дугаар шил гарч байна. 300 гаруй километрээс аймгийн авраг аймгийн бүстэй тогтмоор оролцож байсан. Тэгээд олон тэмцээн уралдаанд явж ижил
хүн амжилт үзүүлдэг тод шиг манай Баатарын Батгонгор маань харууллаа. За баяр үргээ юу нэ? За баярлалаа. За өнөөдрийн тэмцээн оролдоонд яаж оролцоо өөрийгөө танилцуулаач. За намайг Дорнот аймгийн Алх гол сумын уугуул Баатарын Батгонгор гэдэг. Өнөөдрийн адуучин тэмцээн бол юм сайхан болж байна. Морьтой ургалахтаа алж явах техник алджлаа. Тэрнээс шүүрэх явгон шургаа хоёроо алдав. Ер нь тэгээд олон тэмцээн оролдоо зорж ивж та. Холоос ирдэг ганцаараа залуучуудад дагуулдаг. Одоо өөрөө чинь дараагийн зорилго дараагийн тэмцээн хаашаа оролцох гэж байна. Одоо намар жилийн богд руу гол зорих бах та. Арай л. Өмнөх амжилтаасаа дурдвал. Өмнө нь одоо том юмд бол нэг ороогүй бооцоо жургуунд сумд өдр болж жоохон тийм юмд л орж исэн болохоос. Тэгээд наадмын дараа намар гэдэг намрын нөрх ажилд нь амжилт хүсье. Хадламбартайгаа дүүрэн сайхан авч өвөлдөө сайхан өнтэй залгараа. За та ажиг сайн ажлын амжилт хүсье. Ашиг ширгэн эко
үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэгч Монголын адуучдын холбоо. Үндэсний өв соёлыг дэмжигч үндэсний давхар даатгал хувьцат компани.